Бага орчны төрийн бас байгууллагынхан өнөөдөр жагсаал зохион байгууллаа. Тэд засгийн газрын мөрийн хөтөлбөрт шар нунтаг боловсруулах заалт орчныг эсэргүүцэж байгаамаа. Нунтаг шар гэдэг нь атомын цахилгаан станцд хэрэгэлдэг түвш болдог байна. Энэ нь маш их хор хөнөөлтөй гэдгийг тэд хэлж байна. Дэлхийн цөмийн энергийг ашиглахын эсрэг тэмцлийн өдрийг тохиолдуулан байгаль орчны төрийн бас байгууллага саяхан батлагдсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт шар нунтаг боловсруулах заалт орчныг эсэргүүцэж 2012 оны 10 сарын 1-ний өдөр буюу өнөөдөр Монгол Улсын их сургуулийн байрны өмнө Чабасангийн хөшөөний дэргэд цуглаан зохион байгууллаа. Тэд Монгол Улсын ерөнхийлөгч Улсын хурлын дарга ерөнхий сайдад шаардлага өгүүлж байгаа юм. Дэлхийн зарим нэг улс оронд тус шар нунтаг гэх зүйлийг олборлдог боловч энэ нь радиацаас дутахгүй хор хөнөөлтөй зүйл. Ялангуяа манай орон уран олборлох ямар ч бэлтгэлгүй хор хөнөөлөөс сэргийлэх ямар ч хэм хэмжээгүй учраас уран олборлох шар нунтаг үйлдвэрлэх нь байгаль орчинд болоод хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөлтөй гэж тэд үзэж байгаа юм а. Энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол шар нунтаг үйлдвэрлэнэ гэсэн зүйл орсон. Гэхдээ энэ зүйлийг оруулахдаа бол одоо эрчим хүчнээ одоо эсэгт нь оруулаагүй байна. Уул уурхай эсэгт нь оруулаагүй байна. Манай улс бол энэ цөмийн үйлдвэрлэлд эрчим хүчийг хөгжүүлэх технологийн болон хууль эрхтсэн одоо ямар ч тийм бэлтгэлгүй боловсон хүчин ч байхгүй. За тэгээ одоо ингээд ураны хайгуул одоо зарим хэмжээний олборлол явуулж байгаа шүү дээ. Энэ маань одоо ерөөсөө нэг нүүрсний одоо олборлол явуулж байгаа юм шиг эсвэл одоо нэг нинжа нарын олборлол явуулж байгаа юм шиг аюулгүй байдлын ямар ч хэм хэмжээг одоо баримтлахгүй, байгаль хамгаалах ямар ч хэм хэмжээг баримтлахгүй иргэн тойрон орчноо одоо сүйтгэсэн байдалтай Дорнод аймагт, Дорногов аймагт ийм үйл ажиллагаанууд явуулж байгаа. Тийм болохоор энийг цааш нь явуулах юм бол ямар ч хяналтгүй байдаг манай уурхай гэдэг нь хариуцлагагүй уурхай байдаг. Монгол улс оронд маань аюултай тийм цөмийн хөнөөл нүүрлэх юм шүү. Энэ зүйл одоо гадаадын улс төр бизнесийн бүлэглүүд манай Монголын одоо төрд байгаа мөн улс төр бизнесийн одоо их мөнгөний нөлөөгөөр ийм үйл ажиллагаа явагдаж байгаа уран ашиглан шар нунтгийг гадаад экспортлно гэж байгаа болохоос л Монгол эх орны Монголын ард түмний нийтлэг эрх ашиг амин чухал асуудал биш байгаа. Гадны хөгжимгүй орнуудын иргэд уран олборлолт радиацийн тухай түүнээс хэрхэн хамгаалах тухай мэдлэг олгодог. Харин манад ураны салбарт ажиллагчид хордлогоос хамгаалдаг арга хэрэглэдэггүй төдийгүй хордсон эсгээс мэддэггүй байна. Харин шар нунтгийг гаргаж авахдаа ураныг боловсруулад атомын цахилгаан станцд хэрэглэдэг байна. Энэ нь 100% үлдэж ойр орчимдоо хор хөнөөлөө түгээдэг байна. Тиймээс засгийн газар мөрийн хөтөлбөрөөр дахин харах хэрэгтэй гэж тэд үзэж байгаа юм. Түүнчлэн эрх баригч намууд сонгуулиас өмнө цөмийн эсрэг хамтдаа гэсэн санамж жижигт гарын үсэг зурцгааж цөмийн эсрэг байна гэсэн ч одоо энэхүү санамж жижигээ мартаад бүр засгийн газрын мөрийн хөтөлбөртөө уран олборлох үйлдвэр барина гэж оруулсан байна. Тиймээс санамж бичгээ эргэн харж энэ хор хөнөөлтөй зүйлээс сэрэмжлэхийг тэд хүсэж байгаа юм а.